Нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас энэ сарын 15-наас эхлэн эх 2 дугаар сарын 15-ны хүртэл төлөвлөгөө тухцаад хяналт шалгалтыг эхлүүлсэн байна. Мөн тус озраас даршилсан нөөшөлсөн бүтээгдэхүүн худалдаа авахдаа үйлдвэрсэн он сар өдөр үйлдвэрийг сайтар нягтлан худалдаа авахыг анхааруулсан ба. 2015 оны 1 сарын 15-наас 2 сарын 15-ны хооронд 1 сарын хугацаатай урьдчилан цэвэрлэх хяналтыг зохион байгуулж байна. За ингэхдээ бол нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага дээр бол хүнсний бараа бүтээгдэхүүн чанар аюулгүй байдлын чиглэлээр болоо тий хяналт шалгалтаа зохион байгуулна. Сая бас дөрвүүдээр бас баггүй бас нэг өргөл хомлууд ирсэн. Учир нь гэхээр бараа бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан, чанар байдал алдагдсан. За мөн одоо зарим нэг нөөцсөн бараа бүтээгдэхүүний одоо чанар алдагдсан талаар гомдол ирсэн байгаа. Мөн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн гомдлоор сангийн талаа гэх архийг шинжилж үзэхэд хүний бие сөрөг нөлөөлөл үзүүлэх бодисын хэмжээ заасан хэмжээс их байсан, мөн хуурамч архи болох нь тогтоогдсон байна. За хуурамч архины асуудал дээр энэ дээр бол ер нь 12 сард энэ арх одоо хуурамч авах магадaltaй гэсэн гомдлоор цагдаагийн газраас ирүүлсэн 4 бол тохиоллоо. За энэний бол нэг нь л архины хуурамч байна гэдэг нь бол авторын шинжилгээр нотлогдсон. Нотлогдсон байгаа одоогоор бол Сүхбаатар дүүрэгт одоо цагдаагийн хэлцээс ирүүлсэн тийм Баццэг гэж байцаагчаар орсон арх маань байгаа. Арх байгаа энд болохоор Цангийн далаа гэж арх байна. Сүхбаатар дүүргийн цагдаа хураасан арх. Энэ бол аль нэгэд аягүй өндөртөө тэгээд спиртийн агуулмжийн хэмжээ зөвшөөрөх хэмжээндээ хүрэхгүй. За тэгээд дээр нь үйлдвэрсэн огноо акцизны марк байхгүй. Ер нь бол хуурамч арх байсан.